Өнөөдөр манай гэмтэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл маань Дархан уул аймгийнхаа хурлын дараа болон гэмтэргээс урьдчилан зөвлөлийнхөө үйл ажиллагаатай танилцах хоёр төвийн бүсийнхээ хэмжээнд Дархан төв аймгийн хэмжээнд бас цаашдын гэмтэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн туршлага судлах Дархан уул аймаг маань өөрөө хүн амын төвлөрөл нэг ийм сум байдаг. Манай төв аймаг болохоор 27 сумтай ард иргэдийн маань амьдрал тархаа, бутархаа ийм суурьшууллын бүс нь арай хоёр өөр ийм хоёр аймаг хоорондоо уулзж байгаа нь ийм онцлог байна. Тэгээ ерөнхийдөө гадаад улсаас бид нар туршлага судлах гэхээс илүүтэйгээр Монгол улстай бас түгээн дэлгэрүүлэх, бусдынхаа сайн сайхан хийж байгаа ажлыг танилцах түүгээрээ санаачлалгаа солилцсон бас ажлаа сайжруулах гэдэг нь бол хамгийн чухал ажил. Тэгээ Дархан уул аймаг маань бол дижитал камерын дэд үтс байгуулсан байгаа нь бол үнэхээр сайхан санагдаж байна. Энэ нь бол гэмтэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хамгийн гол ажил байдаг. За үүнийг манай төв аймгийнхан бас өөрсдийн байгаа нөөц болцоогоор бас улам илүү цааш нь хөгжүүлэх энэ камерын ажил, дижитал төвийг бий болгох тал дээр бид нар анхаарч ажиллаж байгаа. За энэ дижитал төвийн гол зорилго нь юу вэ гэхээр бидний ойлгож бидний хүсэж байгаа зүйл нь юу вэ гэхээр ямар нэгэн гэмтэрэг үйлдэгдэх юм бол дижитал тэр камерын тусламжтайгаар тодорхой зэгүүдийг дор нь байрлалыг илэрхийлэх. Хоёрдугаар энэ замбраагүй гудамж талбай янз бүрийн байдлаар хаяг андуурах асуудлууд байдаг. Энэ дээр дижитал камераар хөтчих гэх мэтчлэн сайхан туршлагууд байна. За үүний талаар бид бас сонирхож цаашдаа аймаг дээр хэрэгжүүлэх, цаашдаа сая бид бүгдийн Дархан уул аймгийнхаа хурлын дарга гэмтэргийнхаа зөвлөлийнхэнтэй ярьсан ярилцлагын гол зорилго юу вэ гэхээр нэг босоод тэнхлэг төвийн бүсийн хэмжээнд бид бүгд гэмтэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хамтын үйл ажиллагаагаараа төв аймгаас Дарханаас төв аймаг босоод тэнхлэгээр бид бүгд хамтын уялдаа холбоотой гэмтэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа хийн гэдэгт анхныхаа ярилцлага хийгээд байж байгаа туйлын таатай байна.